За сайн байцгаана уу. Ингээд та бүхэндээ өнөөдрөөс эхлээд тоон сигналын боловсруулалт гэсэн сэдвээр хичээлүүдийг оруулж эхлэх болно. Өнөөдрийн манд хичээл, оршил хичээл, дохой ба түүний ангилал. За өнөөдрийн дохойгс асуултанд хариулсан дээрх дохой гэж юу вэ? За дохой гэдэг нь ямар нэгэн мэдээллийг агуулсан хугацаанаас хамааран өөрчлөгдөж буй физик хэвж гэдгийг хэлнэ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар ямар нэгэн хугацаанаас хамаарсан график хэлнэ гэсэн үг л дээ. Одоо хугацаанаас хамаарсан график. Энд болохоор бид нарт одоо хугацааны утга маань ижлээд одоо бидний температурын утга янз бүрийн тэнгуут ямар нэгэн гүйдлийн утга, ямар нэгэн хүчтэлийн утга гэх мэтчлэн. За өнөөдөр бид нар судлах төлөвлөөр сигналын ангилал ба төрлүүдийг судалнаа. Сигналыг дотор нь тодорхой байсан санамсаргүй сигнал гэж ангилдаг. Тодорхой сигнал гэдэг нь тухайн сигналын ямар нэгэн хугацааны агшинд ямар утгатай байхыг 100% магадaltaгаар тооцоолж болох сигналуудыг хэлдэг. Тодорхой сигнал нь үеийн давтах болно. Үеийн давтагддаг гэж хэрэгждэг. За үеийн давтах сигналын маань үндэс нь одоо математик хүчлэл надад энэ тарагдж байна. Одоо ямар нэгэн хугацаанаас хамаарсан функцийн ямар нэгэн хугацааны агшин дах утга дээр бүхэл тоо утгаар бүхэл одоо ямар нэгэн үеийг бүхэл тоонд өржүүлсэн хэмжээний утгаар нэмэгдүүлэхэд тухайн агшны утгатай тэнцүү байдаг те. За тийм сигналууд одоо бид нар сайн мэддэг гармоник буюу косинус синусуд орсон байна. Полигармоник буюу одоо ямар нэгэн гармоник сигналуудын энэ давтамжийг нь бүхэл тоо утгаар үржүүлсэн давтамжтай сигналуудын нийлбэр. Үеийн давтагддаггүй сигнал гэж яддаг. Энэ болохоор ерөөдөө эсрэгээрээд үеийн давтах сигналын эсрэг ямар нэг агшны утга дээр бүхэл тоогоор үржүүлсэн хэмжээний үеийг нэмэгдүүлэхэд тухайн агшны утгад тэнцдэггүй байдаг юм сигналуудыг хэлдэг. Бараг үеийн давтагддаг бол напариод сигнал гэж байдаг. За тодорхойлтуудыг нь таруулсан байна. За дараагийн сигнал маань санамсаргүй сигнал. Санамсаргүй сигнал гэдэг нь ямар нэгэн агшны утгыг нь урьдчилан таамаглах магадлал нь маш бага сигналыг хэлдэг. Энэ үгээр бидэрт ямар нэгэн сигнал байна. Гэхдээ бид нар бол энэ одоо хугацааны энэ агшинд одоо хэдэн секундын дараа ч гэдэг юм ямар утгатай байх, энэ агшинд ямар утгатай байхыг их мэтчлэн байдлаар таамаглах бодлол нь маш бага гэсэн. За санамсаргүй сигнал болохоор ашигтай сигнал буюу ямар нэгэн мэдээллийг агуулсан сигнал, санамсаргүй хөндлөнгийн сигнал болон шуугиантай буюу шуумтай сигналууд л ордог. Сигналын төрлүүд. За сигналыг үндсэн математик чиглэлээр нь төрслөлөөр нь 3 ангилдаг. Аналог сигнал, дискрет, тасалдaltaй сигнал болон тоон сигнал гэж 3 ангилдаг. За цаашлаад тоон сигнал гэж юу юм? Аналог сигнал гэж юу юм бэ гэхээр хугацаанаас хамааран тасралтгүй үргэлжилдэг ийм сигналыг аналог сигнал гэж нэрлэдэг. Яг гэх юм бол одоо энэ хугацааны утгад нь тасралтгүй гэсэн үг. Одоо яг одоо бид нар 1 секундын одоо энийг үеийг авч үзсэн байна. Тэгтэл энэс энэ хүртэл хугацааны үе минут нь утгууд нь тасралтгүй ингээ өөрчлөгдөж байгаа учраас бид нар энийг аналог сигнал гэж нэрлэдэг байгаа. Бидний сайн мэддэг одоо аналог сигналын жишээ гэх юм бол бидний ярьж байгаа дууны дохой буюу энэ дохой нь аналог сигнал юм аа. За дискрет сигнал гэж юу вэ гэж. Дискрет сигнал нь болохоор хугацааны утгууд нь тасралттай, далаацын утгууд нь тасралтгүй ийм сигналуудыг хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний хугацааны ямар нэгэн цэг утгуудыг аваад энэ цэг утгаад дээр ямар нэгэн далаацын утгааг авна гэсэн. Энэ далаацын утга нь одоо энэ мужид тасралтгүй буюу одоо хязгааргүй утгыг авч болно гэсэн үг. Одоо яг энэ дээр одоо 0.1 0.001 0.011 ч гэдэг юм уу ийм байдлаар утгуудыг авч болно. Ийм учраас бид нар энийг дискрет буюу тасалдaltaй сигнал гэдэг юм аа. За дараагийн тоон сигнал. Тоон сигнал нь хугацаагаар дискрет далаацын утгыг квантлагдсан сигналыг хэлнэ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлээ бол одоо сая дискрет сигнал дээр бол ихэд далаацын утга нь ямар нэгэн тасралтгүй байсан тийм үү. Тэгэхээр бид нар одоо энэ тоон сигналыг яаж яах вэ гэхээр далаацын утгуудыг ямар нэгэн төвшингүүд туугаад өчөж байгаа гэсэн үг. Одоо бидний хувьд бол одоо 8 төвшөнд тууж гэсэн мэт 0-аас 7. За тэгээд бидний одоо ч л энэ 6-аас утгыг аваад үзэх юм бол бидний одоо хугацааны энэ агшин дах утга нь одоо 6-таа тэнцүү байх юм бол бид нар 6-г ингээд 2-ын толлын системд бишилжүүлээд үндсэн тоон сигнал гаргаж авч байна гэсэн үг. За их сурвалжууд маань одоо энэ ч байж хаанаас одоо би хичээлүүдэд оруулж байгаа. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа.